байцгаана уу? Снова оборудование. За, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ За, энэ удаагийн видеогоор та бүхэнд одоо туузат канерын ажиллагаа, бүтэц, тэдгэрийн одоо онцлогуудын талаар энэ видеогоор хүргэж байгаамаа. За, ингээд видеотойгоо бүгдээрээ танилцъя. За, энэ удаагийн видеогоор та бүхэнд одоо туузат канерын ажиллагаа болон бүтэц, тэдгэрийн онцлогуудын талаарх одоо ерөнхий ойлголтыг бол хүргэх юм аа. Тэгэхээр одоо энэ видеотойгоо та бүхэн танилцъя. За, туузат канер нь ерөнхийдөө ачаа татагч болон зөөгч элемент болох тууз, дээд доод салааны өнхрөвч тулгуурууд, за туузыг хөдөлгөөнд оруулж байгаа туузыг хөдөлгөөнд оруулдаг хөтлүүрийн станц, за тэгээд чангалах зориулттай чангалагч, за тэгээд тулгуур хийц, ачаалах төхөөрөмж зэрэг одоо үндсэн хэд хэдэн бүрэлдэхүүнүүдээс бүрддэг юм аа. За, туузат канерыг бол ерөнхийд одоо хэрэглээгээр нь бол аж ахуйн зориулттай, уул уурхайн зориулттай, баяжуулах фабрикийн, далд уурхайн, тусгай зориултын гэх мэтчлэн бол ангилж болдгоо. За, ингээд туузат канераар бол сэрэг, хөнгөвтөр чулуулаг, эсвэл одоо тээвэрлэх зориулттай, эсвэл одоо хүнд чулуулаг, тээвэрлэх зориулттай гэж одоо ангилж хийцүүд нь арай өөр байдаг. За, тэгээд энэ туузат канерын үндсэн элементүүд болох одоо өнхрөвч тулгуур, туузны байдлыг бол бүгдээрээ харж байна. Тэгэхээр туузат канераар бол одоо энэ зурган дээр харагдаж байгаачлаа одоо бүхэлдээ хэлбэрийн материалыг болон одоо шингэнтэй нэлээд хэмжээний одоо шингэнтэй булан хэлбэрийн одоо ачаагч гэсэн тээвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. За, туузат канерыг хэрхэн яаж байрлуулснаас хамаарат ачааг бол хэд хэдэн траасаар бол тээвэрлэх боломжтой байдаг. Тэгэхээр туузат канерын зохион байгуулалтаа бол зөв зохион байгуулснараа хамгийн бага траасаар бол тээвэрлэлтийг явуулж болно гэж үздэг. За, туузат канерын бас нэг өөр нэг гол чухал одоо үзүүлэлтүүд бол юу байдаг вэ гэхээр тэдгэрийн одоо бүтээл. За, тэгэхээр бүтээлд одоо ямар байх вэ гэхээр далдуурхайн хувьд бол битүүл маань бол 1000 тонн цаг хүртэл байж болдог бол ил уурхад бол 20,000 тонн цаг хүртэл байж болно гэж үздэг. За, одоо энд бол туузат канерын ерөнхий бүтцийг харуулж байна. Тэгэхээр энд бол бидний хөтлөгч одоо барбан байна гэсэн үг, хөтлөгч. Тэгэхээр энэ хөтлөгч маань бол цахилгаан хөдөлгөөртэй холбогдсон байгаа. За, энд бол доод салааны өнхрөвч тулгуур байна. Тэгэхээр ийм нэг муу хоёр одоо өнхрөвчтээр тулсан байж болно. За, ачаа тээвэрлэж байгаа тууз маань бол ерөнхийдөө дээд салааны ийм хомбын хэлбэртэй 3 өнхрөвч тулгуур дээр байрлаж болно. Энэ өнхрөвч тулгуур бол 3 юм уу 5 гэсэн тоотой байж болдгоо гэсэн үг байна. За, хоосон салааны өнхрөвчүүд маань болохоор ямар зориулттай вэ гэхээр одоо хоосон буцаж эргэж байгаа энэ канерын туузыг тулж өгөх хөдөлгөөнийг чиглүүлэх үүрэгтэй байдаг. За, энд харагдаж байгаа одоо юу маань одоо өнхрөвч тулгуур маань бол за чангалах зориулттайгаар хийгдсэн өнхрөвч тулгуур байна. За, цаашлаад канерын маань дээд хэсэг харагдаж байна. Дээд хэсэг маань бол за түрүүн хэлсэнчлэн 3 өнхрөвч тулгуур дээр явагдаж байна. За, канерын тууз одоо саяны үзүүлсэнчлэн дандаа одоо гүлгэр тийм хэлбэртэй байдаггүй. Тээвэрлэх ачааны төрөл болон одоо хэр зэрэг налууд тээвэрлэх гэж байгаас хамааруулаад одоо энэ канерын туузны одоо гадна ийм хээс болгож өгсөн байдаг. Энэ хээ маань бол мэдээж ачаа болон туузны үрэлтийг нэмэгдүүлэх зорилттой. Энэ туузны хэлбэр болон энэ хээн одоо хэлбэрүүд бол янз байж болдгийм аа. За, санийх дээр бол зөвхөн одоо 3 өнцгт одоо тууз хээтэй тууз маань бол харагдаж байна гэж үзэж байна. За, өнхрөвч тулгуур болон одоо ерөнхий бүтц маань бол тулгуур хийцэн дээр бэхлэгдсэн байдаг. Тулгуур хийц маань бол биднийхээр бол араам шүү дээ. За,
Одоо энд бол канерын ачаалга төхөөрөмжөөс ачааг буюу энэ хөдрийг юу гэж байна? Цааш дамжуулах үүрэгтэйгээр ашиглаж байна. Тэгэхээр энэ бункерээс жигд одоо ачааг бол хуваарлах зорилттойгоор бол энд бол ашиглагдж байгаамаа. За тэгээд цаашаа бол дахиад одоо тууцан дамжуулах дээр бууж байна. Энийг бол одоо тижээгүр гэж бас хэлж болно. Тижээгүрийг бол хавтанд тижээгүр гэж бас хавтанд тижээгүрүүд байж болно. Тууцан тижээгүрүүдийн төрөл харагдаж байна. За ингээд ерөнхий одоо канерын бүтэц маань бол тулгуур хийцэн дээр одоо өнхрөвч тулгууруудыг суйрлуулад дээгүүр нь одоо ачаатай тууз маань явах ёстой. Энэ өнхрөвч тулгууруудын маань гол үүрэг бол энэ туузыг одоо чиглүүлэхээс гадна ийм хомбойсын хэлбэрт оруулаад дээр байгаа ачааг бол асгахгүйгээр дотгэш одоо чиглүүлэх одоо үүрэгтэйгээр ордог. Тэгэхээр энд бол туузыг туулах үүрэгтэй болохоос биш тууз одоо цааш нь одоо татах туузыг одоо хөдөлгөөнд оруулах гэх мэтчлэн үүргийг үзүүлэхгүй зүгээр чиглүүлэх үүрэгтэйгээр одоо орно гэсэн үг. За хоосон чиглэл буюу ачаагаа асгасан байны дараагаар буцаж эргэж байгаа энэ салааг бол хоосон салаа гэж нэрлэж байгаа. Хоосон салааг бол одоо дээдтэй адилхан 3 өнхрөвч тулгуураар биш нэг одоо урт өнхрөвч тулгуур дээгүүр явуулж болдог. Энэ нь бол одоо мөн л одоо туузыг бол мунчхаас тэгээд мөн одоо цааш шилжихэд бол зориулагдсан байгаа. Тэгэхээр энэ өнхрөвч тулгуурын дотоод бүтэц бол дандаа ролик одоо уурхай дээр бол хөвчлэн ролик гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ роликуудын дотор бол бидний сайн мэддэг бочивник буюу одоо холхивчуд маань байрлаж байгаа. Тэгээ чөлөөтэй эргэж байгаа. Тэгээ түрүүн та бүхэн харсан бах видеон дээр одоо гар ажиллагаагаар гар насосоор одоо тос шахаж байсан. Тэгэхээр гар помпоор бол тос шахаж байгаа нь бол энэ одоо өнхрөвчүүдийг хэвийн ажиллах тэр роликуудыг тосолж байгаа байдал нь юм гэсэн үг байна. За ингээд ерөнхий одоо канерын бүтэц бол нэлээд хялбар тий. За тэгээд үүний бол энэ хэсэгт бол татагч одоо хэсэг маань байна. Хөдөлгөөнд оруулж байгаа хөтлөөрийн станц маань байрлаж байна. За энд бол чангалагч одоо хөтлөөр хүрд маань бол байрлаж байгаа. Чангалагч хүрдийн маань үүрэг бол тууз маань мэдээж одоо ашиглалтын явцад дээр нь юм хүнд ачаа тээвэрлээд байгаа учраас одоо энэ эрзэний тууз маань сунах те ийм үзэгдэл ажиглагддаг учраас одоо түүнийг хэвийн хэмжээнд байлгахын тулд одоо хойш чангалж одоо хэвийн одоо таталтын хүчийг бол хэвийн байлгах гэж одоо үздэг. Мөн одоо энэ канерын тууз маань сунах тусмаа одоо энд мэдээж одоо хөтлөөр дээр ирж байгаа хөтлөөрийн хөтлөгч бул дээр ирж байгаа үрэлт маань буурах магадaltaй суларснараа үрэлт нь буурах магадaltaй хөдөлгөөнд дамжуулалт нь буурах одоо үзэгддэг учраас одоо хөдөлгөөний барьцаалтыг үрэлтийг хэвийн байлгахын тулд одоо чангалагч станц маань бол ажилдгаа гэж үзэж болно. За ингээд туузат канерын ерөнхий одоо бүтэц болон хийц зориултын талаар та бүхэнд цухас танилцууллаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.